Оройн төрөг үзэгчдээ нүүдэл шийдэл нэвтрүүлгийн цоошин дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За бид өнөөдөр ажилтны сэтгэл зүй сэдвийг сонгоо авч холбогдох зочдтойгоо ярилцахаар студид ураад байна. За ерөнхий бас ажлын байрандах ялангуяа сэтгэл зүйн асуудлууд юу байна? За энэхүү асуудлуудын бас эсрэг хууль эрх зүйн хүрээнд Монгол улсад зохицуулалт байна уу? За сэтгэл зүйн бас энэ асуудлыг хэрхэн бас давж гарах тэр аргачлалын талаар хэдүүл бас өнөөдөр ярилцсан. За хүрэлцэн ирсэн зочдоо та бүхэн танилцуулъя. За миний баруун гар талаас Optimal Max компани гүйцэтгэх захирал сэтгэл судлаач Мандухай хүрэлцэн ирсэн байна. За мөн миний баруун гар талаас хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн дарга Наран Сүх хүрэлцэн ирсэн байна. За миний зүүн гар талд сэтгэл зүйч Үйлс хүрэлцэн ирсэн байна. За мөн одоо Жинзи үеийн төлөөлөл мөн манай иргэний төлөөлөл за бэлгүү маань хүрэлцэн ирсэн байгаа. За бүгдэнд нь бид бүхний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За хэдүүлээ бас өнөөдөр ажилтны сэтгэл зүй гэсэн сэдвийг сонгоо авч ярилцж байгаа. Тэгэхээр хамгийн ихний асуултаа би бэлгүүнээсээ эхэлж асууя гэж бодож байна. За яг залууны хувьд за мөн одоо ажлын байран дээр гарахад энэ сэтгэл зүйн одоо асуудал за яг энэ сэтгэл зүгээ хэрхэн яаж бэлтгэх ёстой байна. Тулгамдж байгаа ер нь сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлууд ер нь юу вэ? Энэ тал дээр бас та хариулт өгч эхлэв. За одооний хэлц заншснаар бол Жинзи гэж яриад байгаа. За Жинзи үеийнхэн бол нийгмийн шал өөр. За одоо бидний аав ээжийн үе, бидний үеийн шал ондоо болсон байгаа. За яг одоо аав ээжийн үеийг аваад үзэх юм бол хатуу нийгэмд өссөн. Ерөөсөл сэтгэл зүйн хэзээч мохгүй байх нөхцөл байдалд өссөн юм хүмүүс байгаа. Бидний үе болоод ирэхээр бидний сэтгэл зүй тогтворгүй ийм болсон. За одоо ажлын байран дээр жишээ нь гарлаа гэхэд нэг дээрээ даргалж байгаа одоо хүнийхээ тэрхүү шүүмжийг одоо тийм сонь сэтгэлээр шиг юм уу эмзэг сэтгэлээр хүлээж авдаг ийм одоо онцлогтой болчиход байгаа. Тэгэхээр залуучуудын одоо тэр сэтгэл зүгээ давж чадахгүй одоо ажлаа орхих ажилгүйдэлд өртөх ийм одоо нөхцөл байдлууд бол үүсэж байна гэж бол миний хувьд харж байгаа. Ерөнхий одоо бас жишээ одоо юу ажилт нь одоо байгаад юу гэдэг удирдлагуудаа загнуулах ч юм уу магадгүй одоо цагийн эсвэл хит ачааллаас ч юм уу ер нь юунаас болж сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудалд өртөж байна. Тийм одоо жишээлбэл их сургууль одоо оюутан байх хугацаанд нэг газар ажиллалаа гэж бодоход мэдээж одоо хөдөө орнотгоос орж ирээд одоо ажил хийж үзээд тийм ээ ингээ явлаа гэхэд тэр ажлын тухай тэрхүү ажилд орж байгаа оюутан мэдлэгийн хувьд одоо тэр ажлын тухай мэдхийн одоо энэ асуудал төр бол жоохон дутмаг байгаа шүү дээ мэдэн шүү дээ. Тэгээ ороод одоо ингээл янз бүрийн асуудал гаргаад ингээл явангууд одоо загнуулдаг тий. За энийг хийж чадахгүй байна. Одоо жишээ нь миний ойрын жишээд ирэх юм бол би одоо оюутан нодлон 2 дугаар курстэй зөөгч ажилд ороод за анх удаа зөөгч одоо хийж байгаа шүү дээ тий. Тэнгүүт за үйлчлүүлэгчтэйгээ гой харьцангүү тийм ээ. За юм хум хагалж унгаалаа гэдэг ч юм уу тий. Анхны сэтгэлийн одоо бидний үед бол анхны сэтгэл маш чухал байдаг. За тэрнээс хойш бол би тэр жоохон дарамттай нэг 5-6 цагийн ажил бол хийсэн. Тэрнээс хойш ер нь ахиж зөөгч хийгээгүй. Одоо гих жишээний одоо ингэж бол байгаа асуудал байна. Байгаад тий. За би Наран Сүх дараагаас дараагийн асуултыг асууя. За сая бас бэлгүү маань за нэлээдгүй бас энэ нөгөө залуу үеийнхэн сэтгэл зүйн асуудлууд тулгамдж байна гэдэг. Эргээд Монгол улсад маань энэ ажлын байрны аюулгүй байдал за тэр дундаа сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг хууль эрх зүйн хүрээнд юу хэрхэн зохицуулдаг вэ? Энэ тал дээр бас ямар одоо хууль хэрэгжиж байна вэ? За манай улс хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн тухай бие даасан хуультай 2008 онд энэ хууль батлагдсан. За энэ хууль 2008 онд хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн тухай хууль батлагдахаас өмнө хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөр хамгаалал хөдөлмөрийн эрүүл ахуйн асуудлыг бол зохицуулж байсан. Тэгэхээр нөгөө хөдөлмөрийн харилцаатай холбоотойгоор ажилтан ажил олгогч хоорондын ийм одоо аюулгүй байдал эрүүл мэндийн асуудал үүсдэг учраас энэ асуудал ерөнхийдөө нэгдүгээр хөдөлмөрийн эрүүл ахуй хөдөлмөрийн тухай хууль хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн тухай хуулиар зохицуулагддаг. Яг өнөөдрийн хувьд бол яг хөдөлмөрийн тухай хууль дээр ажлын байрандах дарамт ялгуурлан гадуурхал хүчин хилээс одоо ангид байх ийм одоо заалтуудыг хөдөлмөрийн хууль дээр бол тусгайлаад заасан байгаа. Гэсэн хэдий ч яг энэ асуудлыг хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн асуудлыг зохицуулсан хуулинд маань ажлын байрандах сэтгэл зүйн ийм одоо сөрөг хүчин зүйлээс яаж ажилтныг хамгаалах уу за мөн энээс одоо ямар шаардлага тавигдах вэ гэдэг хууль эрх зүйн одоо зохицуулт маань
бол бас сайжруулах юм хэрэгцээ шаардлагатай байгаа. За мөн олон улсын одоо ISO буюу одоо олон улсын стандартын байгууллагаас 45 ISO 45003 буюу одоо ажлын байранд сэтгэл зүйн хүчин зүйлийн одоо эрсдэл хүчин зүйлийг өдөрдмж гэсэн ийм одоо стандарт бас Монгол хэлний орчуулагдаад эмээс ISO стандарт хэлбэрээр батлагдсан байгаа. Тэгэхээр хууль хэдийгээр одоо наривчлан зохицуулалт маань бас одоо сайжруулах хэрэгцээтэй байгаа боловч бас сайшаалтай ISO стандарт бол Монгол хэлний бол орчуулагдаад батлагдсан байгаа. Гэхдээ үүнийг мэдээж стандартыг түгээх, за ажил олгогчид, аж ахуйн нэгжүүд энэ стандартыг хэрэглэх, олон улсын сайн туршлагыг бол нэвтрүүлэх бол хэрэгцээ шаардлага бол байгаа. Тэгэхээр бол хууль эрхцээ хувьд бол бид бол бас сайжруулах юм хэрэгцээнүүд бол шаардлагатай байна л гэж дүгнж хэлэхээр. За дараагийн хэсэгт бас яг тэрхүү стандартын талаар нэлээд үернэ. Дараагийн асуултаа би мантхоо захирлаас асуух га. За сая бас ISO стандартын талаар ярьлаа. За хууль эрх зүйн зохицуулалтын талаар ч ярьлаа. За яг энэ сэтгэл зүйн эрүүл мэндийн аюулгүй байдлын стандарт гэдэг. За энэ зүйлийг бас яг танай байгууллага нэвтрүүлээд за ялангуяа бас яг нэлээд олон судалгаанууд хийгээ ингээ ажиллаж байгаа. Тэгэхээр яг энэхүү стандарт маань ямар стандарт байдгийг, за энийг ер нь хэрхэн яаж нэвтрүүлж та бүхэн маань одоо мөрдөө ажиллаж байгаа энэ тал дээр бас мэдээлэл өгвөл. Тэгээ юуны өмнө яг өнөөдрийн сэдв айгуу чухал тэгээ энийг хүндэж байгаад бас талархмаар байна. Яагаад тэгэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2024 онд ажилтныхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаараач гэгээд 24 оны Дэлхийн сэтгэл зүйн эрүүл мэндийн өдрийг яг энэ цар хүрээнд зохион байгуулсан буюу ажилтны сэтгэл зүйн эрүүл мэндэд одоо анхаарах үүрэгтэй ёстой юм шүү гэдгийг тунхагласан байгаа. Тэгээ яагаад гэхээр энэ өөрөө дан ганц жинзээ асуудал биш, энэ өөрөө бүх үеийн асуудал нэгдүгээрт, хоёрдугаарт энэ өөрөө үл ойршоогдсон маш урт хугацаанд явсан асуудал. Гэтэл өнөөдөр Монгол гэлтгүй ер нь хүн жилд ойролцоогоор 1800 цагийг ажлын байран дээр өнгөрүүлж байна. За дэлхийд дахинаа бол ойролцоогоор 60% нь ажиллах хүчин буюу ерөөсөө ингээ ажиллаа л гэж байна. Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллага яагаад ийш анхаарахыг уриалсан бэ гэхээр маш их бүтээмж алдагдал, хүмүүс маш их ажил хаялт одоо ажилласаа гарч ийн, за ажилласаа үүдэлтэй бүтээмж алдагдж ийн. За цаашлаад хувийн амьдралын одоо чанар сайн сайхан байдалд нь сөрөг нөлөөнүүдийг үзүүлж байна гэж одоо судалгаанууд баталсаар ирсэн. За тэгэхээр бидний хувьд яг энэ асуудалд 2022 оноос биднэрт богино хугацааны шийдэл хэрэггүй юм байна. Одоо юу гэдэг чинь зүгээр нэг удаагийн сэтгэл зүйн сургалтыг сэтгэл зүйч очиод ажлын байр дээр үзүүлэх гэхээсээ илүү биднэрт яг тухайн компани, тухайн байгууллагын бодлого журамд нь шингэсэн стандарт дагаж мөрдөх журам хэрэгтэй байна гэдгийг ойлгоод тэгээ 2021-ээс 2022 оны хооронд судалгааны ажлуудаа хийгээд тэгээ Канадын үндэсний стандартын хорооны ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэндийн аюулгүй байдлын стандартыг Монголд анх удаа одоо монгол хэлнээ орчуулад нутагшуулах ажлыг хийгээ явж байгаа сүүлийн 3 жил. Тэгээ энэ маань өөрөө ямар учиртай стандарт вэ гэхээр ер нь Канада улсаас гарсан хэдэж дэлхийдээ хамгийн анхдагч стандарт юм байна. Анх 2013 онд хөгжүүлэгдсэн. За ингээд 2021 оноос одоо ISO-гийн яг дагаж мөрдөх хуулиар дэмжигдсэн стандарт болоо явж байгаа юм байна. За бидний хувьд бол энийг илүү сайн дурын стандарт байдлаар байгууллагуудад санал болгоо явж байгаа гэж хэлж болно. За тэгэхээр хэдүүлээ юун түрүүнд ер нь ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал гэж яг юу юм бэ гэдгийг илүү томьёолж авч үзсэн дээрх те яг нэгцэн ойлголтод хүрэхэд бол за энэ дээр бид нэр ажлын байрны одоо сэтгэл зүйн эрүүл мэнд гэж ганцхан одоо нэг хэсгийг яриад байгаа боловч энэ өөрөө ажилтны сайн сайхан байдал гэдэг цогц ойлголт юм шүү. За ажилтны сайн сайхан байдлыг бүрдүүлдэг үндсэн 3 хүчин зүйл дотор нь сэтгэл зүйн сайн сайхан байдал, орчны сайн сайхан байдал буюу хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой. За тэгээ 3 дугаарт нь хувийн одоо сэтгэл ханамжийн түвшин ямар байна буюу subjective well-being нь ямар байна вэ гэдгийг ингэж хэмжиж үзэх хэрэгтэй байнгын. За энэ дотроо сэтгэл зүйн сайн сайхан байдал нь алдагдчихвал яах вэ гэдэг асуудлыг ер нь алдагдаад байгаа мó гэдэг асуудлыг хэдүүлээ өнөөдөр ярьж ин гэж ойлгож байна л та. За тэгвэл сэтгэл зүйн сайн сайхан байдал дотроо дахиад яг юу яриад байгаа юм бэ гэдгийг бас ойлгох хэрэгтэй. За энд бол хамгийн энгийнээр ажлаас халшрах хам шинж гэдэг нэгдүгээр ойлголт ажилтнуудын дунд байна уугүй юу? Хоёрт нь ажлын байрны стресс, архаг стресс тий. За гуравт нь сэтгэл гутрал гэдэг одоо мэдрэмжийг ямар түвшинд мэдэрч байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. За дөрөвт нь төгшүүр. Хамгийн энгийнээр ойлгоход. За мэдээж дараагийн одоо хүндэрсэн шатлалуудад илүү сэтгцэн эмгэгтэй холбоотой асуудлууд хөндөгдөнө. За ер нь юм байна. Тэгэхээр бидний хувьд энэ стандарт маань яг юуг байгууллагуудад санал болгоод уриалаад байна вэ гэхээр нэгдүгээрт
энэ сэтгэл зүйн эрүүл мэндийн сайн сайхан байдлыг нь анхаардаг тушаал гаргаач. Амар энгийнээр байгууллагадаа нэвтрүүлэх тушаал гэдэг гаргаач. За хоёрдугаарт энэ тушаалыг гаргасны дараа нөхцөл байдлын үнэлгээ гэдэг юмыг тогтмол хийх хэрэгтэй байна. Ерөөсөө хайчдаг. Жилдээ нэг одоо хүний нөөцүүд маань яг мэрэгжлийн арга зүйгүй одоо биднэр лөө нэлээд ханддаг л та. Тэгээ ингээ энэ нь өөрөө нөхцөл байдлын үнэлгээ буюу ер нь энэ сэтгэл зүйн сайн сайхан байдал ямар байгаа вэ? Ажлаас салшрах хамшинж ямар байгаа вэ гэдгийг судалснараа эрсдлийг шууд 50% бууруулах боломжтой байдаг гэж байна. За хоёрдугаарт нь яг хөө мэдээж нөхцөл байдлын үнэлгээ хийсний дараа манай стандарт юу санал болгодог вэ гэхээр комисс байгуулахыг санал болгодог. За 2000 хүнтэйч бай, 1000 хүнтэйч бай те одоо менежментийн төвшнөөс менежерүүдээс хин энэ стандартыг хэрэгжүүлэлтэнд оролцох. За ингээд энийг одоо түгээн дэлгэрүүлэх буюу нийт ажлын байран дээрээ ер нь нөлөөллийн ажлуудыг хийх. Яагаад бид нар ажлаас салшрах хам шинжинд өртөөд байгаа юм? Энээс хэдүүлээ яаж сэргийлэх юм? Байгууллага талаас нь юу анхаарах юм? Хувь хүнээ яаж одоо ажилтнаа яаж юуг зөвлөх ингээд төлөвлөгөө сайн гаргаад за тэгээд мэдээж сургаалт цогц хөтөлбөрүүд ингээд ороод. Зохион байгуулалтын ер нь бол ажлуудыг л маш их хэлж. Тий. Тэгэхээр яг хөө бидний хувьд яг энэ стандартыг түрүүн хэлсэнтэй нөгөө сайн дурын үндсэн дээр одоо том байгууллагуудад нэвтрүүлээд явж байгаа. Гэхдээ ялж байхгүй түрүүн дурдсан хуулиар дэмжүүлэх хэрэгцээ шаардлага маш их өндөр байна гэдэг утгаараа энэ саналыг хэлэх гэж ирсэн байгаа шүү. За ойлголоо, баярлалаа. Дараагийн хэсэгт яг энэ хүү бас нэлээд задлж ярих болно. За сэтгэл зүйч үйлсд танаас бас дараагийн асуултыг асууя. За ялангуяа сая бас хууль эрх зүйн зохицуулт за мөн одоо стандартын талаар ярьлаа. Ер нь энэ байгууллагад сэтгэл зүйч ажиллах нь ер нь яагаад чухал байдгийг. За ялангуяа бас сая энэ одоо ажлаас халшрах хам шинж, стресс, гутрал, түгшүүр гэдэг. За энэ зүйлс маань одоо нөгөө ажлын байрнаас гадна хувь хүний сэтгэл зүйн бас одоо гэр бүлийн ч юм уу те одоо магадгүй тосын харилцаа байдаг ч юм уу ингээ нөлөөлөх хид хідэн зүйлс байгаа. Тэгэхээр энийг нэг бас ялгаатай ойлголт байх шүү байна. Та энийг бас нэг тайлбарлал. За тэгэхээр нөгөө байгууллага дотор одоо сэтгэл зүйч ажиллана гэдэг нь нэг бол байгууллагатай одоо яг үндсэн ажилтан болж ажиллах, эсвэл гэрээтэй ажиллах буюу сэтгэл зүйн төвөдтэй хамтарч ажиллах гэсэн ийм хоёр хувилбараар байж болдог. Яг ковидын үед бол яг онлайнаар зөвлөгөө авах, онлайнаар одоо сургалтаа авах гэдэг бас нэг хэлбэр гарч ирээд тэгээд тэр маань ингээд буцаад ер нь бол хоёрлогоо буцаа шилжсэн байгаа. Тэгэхээр аль талаас нь хараад үзэх юм бол байгууллага дотор ажиллана гэдэг нь байгууллага өөрөө ингээд бид нар одоо хүн байгаа тохиолдолд асуудал байгаа тийм ээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар ингээд юм бүлэг одоо бий болоход тэр бүлэг тодорхой хэмжээгээр асуудлууд үүсч байдаг. Тэгэхээр байгууллагын дотоод асуудал үүсээд ингээд ирэхэд нөгөө байгууллага дотор байгаа бүх одоо тий ажилтан болвол ямар нэгэн нэг тийм одоо өөр өөрсдийнхөө үзэл бодлоороо ингээд юм хуваагдах, фракцуулгач гэдэг юм уу. Энэ бол бүр юм нөгөө натурали юм хэвийн одоо зүйл гэж бас хэлж болохоор зүйл байхгүй юу. Бид нэг ихчнээ тэрийг одоо тэг бүлэг фракц үүсэхгүй гэсэн ч гэсэн үүсчил яадаг зүйл. Тэгээ эндээс ингээд харах юм бол байгууллага дотор ажиллах нь бол тийм үр дүнтэй биш вэ гэсэн юм одоо судалгаанууд бол байдгийн байлээ. Тэгэхээр яагаад тэгэхээр нөгөө сэтгэл зүйч маань дотооддоо байгаа учраас ажилтны хувьд бол эхлээд одоо миний нууцыг задруулчих вэ гэдэг айцтай нүүр тулаад уулзаж чадахгүй байдаг. Уг нь хэрэгцээ шаардлага нь өөрт нь байгаад байдаг. Гэхдээ очиж чадахгүй байдаг. Мэргэжлийн үйлчлэгийг авч чадахгүй байдаг. Нөгөө талаараа нөгөө сэтгэл зүйч нь өөрөө сэтгцийн хувьд одоо хэцүү байдалд орж болно. Яагаад гэхэлэр нөгөө аль нэг фракц руу шууд орж болохгүй орчлоо гэж бодоход тэр фракцийн хүн, тэр бүлгийн хүн, тэр одоо лабораторийн хүн гэдэг юм уу те ингээд нэг юм харьяалагдах хэсэгтэй болчиход байна шүү дээ те. Ийм байгаад байдаг. Тэгэхээр ер нь бол ажигласнаар сэтгэл зүйч бол хөндлөнгийн буюу одоо тий сэтгэл зүйн төвүүдтэй эсвэл одоо бие даасан сэтгэл зүйч нартай ингэж хамтарч ажиллах, гэрээлж ажиллах байдлаар оролцуулах зүгээр юм уу гэсэн үндсэн ажилтнаар биш гэрээт байдлаар. Гэрээт байдлаар ажиллавал илүү үр дүнтэй гэсэн тийм байдал бол харагдаж байгаа. Хоёр дахь асуулт нь болохоор яг одоо энэ нөгөө ажлын байранд за орчин, стресс, түгшүүр гэдтэй нэг байгаад. За нөгөө талаасаа юу гэдэг хувийн бас сэтгэл зүйн асуудал одоо гэр бүлийн ч юм уу магадгүй хосын харилцаанд одоо хэвгүй одоо тохиолдол байдаг ч юм уу. Энэ хоёр өөрөө нэг юм ялгаатай юм шиг бас байх шиг байна. Тэгэхээр нөгөө хувь хүн маань бол харилцааны ерөнхийдөө 5 талбар дээр одоо харилцаа үүсгээд яваад байгаа. Нэгт бол үндсэн гэр бүл буюу эцэг эхтэйгээ одоо эцэг эх болон төрсөн ах トゥ хамаатан садантайгаа харилцах. Хоёрт нь бол одоо зохиосон гэр бүл буюу одоогийн одоо өөрөөс төрүүлсэн тэг хайны ижил болон үр хүүхдүүд байна. За гуравт нь болохоор ажил мэргэжил одоо тэг
ажил мэргэжилтэйгээ харилцаа. За тэрний дараад нь болохоор нийгмийн хүрээлэл буюу энд нөгөө ажил гэдэг маань ороо авчиж байгаа тий ажлын хамт олон тэгээд ер нь таньдаг одоо бүх төрлийн хүмүүстэй. За тэгээд сүүлийнх нь бол өөрөө өөртөө харилцаа гэхээр. Тэгэхээр бид нар нөгөө зөвхөн нэг тусдаа хэсгийг нь авч одоо яриад байна шүү дээ. Гэтэл хувь хүний одоо сэтгэл зүйн байдал бол энэ бүх одоо харилцаа цогц одоо тэнцвэртэй байдлыг одоо хадгалж үлдэх нь илүү тэр хүний одоо эрүүл мэндэд айгуу одоо чухал зүйл байгаа. Хоёрдугаарт одоо бид нар өөрсдөө бие хүн маань өөрөө бие одоо тий биеийн эрүүл мэнд, сэтгэл зүйн эрүүл мэнд, за мөн одоо тий оюун санаа буюу нөгөө талаараа одоо сүнслэг өсөлт гэж ярьж болно тий. Ингээд ийм 3 одоо бүтцээс бүрдэж байгаа. Тэгэхээр энэ 3 дээр бас яг цогцоор нь анхаарах хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө яг байгууллагууд одоо ингээд сэтгэл зүйчийн одоо тий эрэлт бол нэлээд гардаг болсон байна л да. 24 онд одоо энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо ажлын байранд сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих жил болгосонтой холбоотойгоор маш олон одоо төрийн байгууллагууд бол сэтгэл зүйчийг асууж одоо сургалж байна. За онцлогоо яаж хийгддэг вэ? Бидний одоо нөхцөл байдлыг үнэлээд өгөөч. Сэтгэл зүйчтэй хамтарч ажилламаар байна. Үнийн санал авъя гэх мэт одоо саналууд бол хуучныг бодох юм бол маш одоо төлөв олон орж ирдэг болсон. Гэхдээ нэг харагдаж байгаа зүйл нь юу байна гэхээр байгууллагын дотоод үйл ажиллагааг сайжруулах юм уу, хамт олонны уур амьсгалыг сайжруулах юм уу, одоо ажилтны одоо тий мэргэжилтний ур чадварыг сайжруулах сургалтуудыг бол ингээд тогтмол авдаг. Энэ дээр мөнгө төсвөлж чаддаг боловч яг сэтгэл зүйн эрүүл мэнд дээр бол одоо төдийлөн ингэж төсвөлж ингэж сураагүй, дадаагүй байгаа учраас үнийн санал аваад тэгээд тэн дээр ингээд шийдвэргүй эргээд одоо холбогдоод яг тэрийг ингээд хийж байгаа зүйл нь бол цөөхөн байна. За баярлалаа. За өнөөдөр нүүдэлшил нэвтрүүлэг маань ажилтны сэтгэл зүйн сэдвийн хүрээнд ярилцж байна. За эхний хэсэгт бас ажилтнанд яг энэ сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал маань өөрөө яг хууль эрх зүйн хүрээнд хэрхэн зохицуулагдж байгаа юм. За мөн одоо энэ ажилтны сайн сайхан буюу энэ орчин, за мөн одоо хувийн сэтгэл ханамжийн байдал сэтгэл зүй гэдэг яг эдгээр зүйлсийг бас нэлээдгүй мэдэж авлаа. За дараагийн хэсгээр илүү хэдүүлээ бас деталь руу орон ярилцуулна. За ингээ хэсэг завсарлаад эргээд студид уулзцгаая. Бидэнтэй хамт байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. За нүүдэлшил нэвтрүүлэг маань өнөөдөр ажилтны сэтгэл зүй сэдвийн хүрээнд ярилцж байна. За наран сүхт аргаас асуултыг 2 дугаар хэсгийг эхлэе гэж бодож байна. За сая бас та хууль эрх зүйн одоо шинжилэл өөрчлөлтүүд хэрэгтэй байна гэдэг зүйлийг бас ярьсан. Тэгэхээр яг энэ ажлын байрны сэтгэл зүйг хамгаалах чиглэлээр хууль дүрмд ямар өөрчлөлт сайжруулалтыг хийх шаардлагатай байна вэ? За мөн сая бас мандухай захирлын хэлжсэн эрүүл мэндийн аюулгүй байдлын стандартыг энэ хууль эрх зүйн хүрээнд бас зохицуулалтанд оруулах боломж байгаа юм уу? Энэ дээр та бас хариулт өгвөл. За тэгээ одоо босоод оролцогчд маань яг илүү практик талаасаа энэ сэтгэл зүйн хүчин зүйл яагаад чухал ач холбогдолтой болох талаар бас нэлээд ярьж байна л да. Ер нь бол мэдээж хууль эрх зүйн бол чухал аливаа улс орнд бол хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд асуудлууд бол зохицуулагдаж салбар бол хөгжил нь бол тодорхойлогддог. Тэгэхээр манай улсад одоо энэ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн салбарт бол хууль эрх зүйн шинжилгээг хийх ийм ажил бол 2024 оноос бол нэлээд идэвхтэй хэрэгжиж явж байна. За одоогоор гэр бүл хөдөлмөрийн байгууллагын яам дээр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулах юм ажлын хэсэг бол ажиллаж байна. За энэ хуулийн одоо шинжилсэн найруулгын төсөл дээр ажлын байранд дах нийгэм сэтгэл зүйн хүчин зүйлсийн талаарх ийм зохицуултууд орж өгч байгаа. Ер нь энэ одоо хууль дээр орж ирж байгаа зохицуулалтын гол агуулга юу гэхээр аливаа ажил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтан, ажил олгогч болон ажилтны хоорондын харилцаа мөн 3 дахь талын харилцаа ажилтны сэтгэл зүй, эрүүл мэнд, за сайн сайхан байдал, за тэр хүний мөн одоо ажил амьдралын тэнцвэртэй байдлыг бол алдагдуулахгүй байх ийм шаардлага хангана гэдэг ийм хуулийн одоо заалт ерөнхийд төсөл одоо ороо явж байгаа. Тэгэхээр энэ төсөл хуулийн төсөл маань бас одоо олон нийтийн хилцүүлэг, мэргэжлүүдийн хилцүүлгээр нэлээд хилцүүлэгдээд сайжраад болоо бас их хурл өргөн баригдах байх. Тэгэхээр өөрөөр хэлбэл хөдөлмөрийн аюулгүй эрүүл мэндийн хууль эрх зүйн тогтолцоонд бол энэ ажилтны эрүүл мэнд за сэтгэл зүйн асуудал бол бас анхаарах нэг юм хүчин зүйл болоод ороо явж байгаа. За мэдээж эрүүл мэндийн тухай хууль, нийгмийн эрүүл мэндийн тухай хуульд бол сэтгцэн эрүүл мэндийн асуудал бол тусдаа зохицуулдаг дүрм журамтай. Тэгэхээр тэр талаар бол одоо энэ бас ярих нь бас шаардлага байх гэж бодож байна. За Монгол улсад стандартчлал
техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлийн тухай хууль гэж хууль байдаг. Өөрөөр хэлбэл стандарт техникийн зохицуулалт бол энэ итгэмжлийн асуудлыг зохицуулдаг ийм хууль 2017 онд энэ хуулийн шинжилсэн хариулга бол улсын хурлаар батлагдаад одоо бол хүчний төгөлдөр мөрдөгдөж байна. За энэ хуулиар бол Монгол улсад мөрдөгдөж байгаа бүх одоо стандартууд бол сонгон хэрэглэх. Ер нь бол сайн дурын шин чанартай сонгон хэрэглэх. Тэгэхээр түрүү миний одоо дурдсан ISO 45003 стандарт болон ер нь босоод батлагдж байгаа стандартууд аль нэг хууль эрх зүйн баримт бичигт үүнийг заавал одоо мөрднө гэж тусгайлан заагаагүй бол ер нь бол сонгон хэрэглэх юм одоо хууль эрх зүйн зохицуулалттай байдаг. Тэгэхээр хөдөлмөрийн аюулгүй эрүүл мэндийн стандартууд бол одоогоор бол энэ сэтгэл зүйн стресс ачааллыг үнэлэх бол одоо 2000-ад оны нэг стандарт байдаг MNS 5107 гэдэг. За энэ стандартаар ажлын байрны одоо ажлын байранд сэтгэл зүйн одоо ачаалал. Тэгэхээр энийг үнэлдэг нэг юм хуучны стандарт нь байна. Бас сайжруулах шаардлагатай. За мөн MNS 5080 буюу хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тавигдах шаардлага тодорхойлж өгсөн стандарт байдаг. За энэ стандартын хавсрал дээр ажлын байранд ажилтай холбоотой ядралтыг үнэлэх гэсэн нэг аргачлал байдаг. За ядралт юунаас үүсдэг вэ гэхээр зэрэг мэдээж ажлын ачаалал, за нэг хугацаанд хийх үйлдэл зэрэг яг ачаалалт холбоотой нэг асуудал байгуулж нөгөө талаа сэтгэл зүйн хүчин зүйл бай. Тэр хүний ажил үүргийн хуваарлт нь ойлгомжтой юу? За нэг хугацаанд хийх одоо үйлдвэрлэх болон хийх үйлчлэгээний тоо гэх мэтлэн тэр ажилтны сэтгэл зүйд нөлөөлөх зарим энэ хүчин зүйлийг бол ажлын байрны ядралт үүсгэх, өөрөөр хэлбэл бас стресс үүсгэх ийм хүчин зүйл гэдгээр бол бас зохицуулагдаж байгаа. Тэгэхээр MNS 5080 стандарт бол хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхэд заавал мөрддөг. Ер нь бол одоо ийм стандарт болсон. Яа тэгэхээр хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний журам болон одоо журамд бол энэ маань татагдсан. За нөгөө стандартуудад бол сонгон хэрэглэх стандартыг хэрэгжилж байгаа байгууллага болон мэрэгчлэлт нь аль одоо тохиромжтой стандартыг хэрэглэнэ гэсэн үг. Ер нь бол одоо ISO стандартууд болон олон улсын Америкч бай, Австраливч байна стандартуудыг байгууллагууд заавал энийг хэрэгэл гэж хуульчлах нь өөрөө бас учир дутагдaltaй. Яа тэгвэл байгууллагын соёл өөр, онцлог нь өөр. Тийм учраас магадгүй нэг байгууллагад Канадын стандарт маш сайн тохирч аж магадгүй. Тэгтэл нөгөө байгууллагад ISO стандарт сайн тохирч аж магадгүй. Тэгэхээр одоо энэ салбарт ажиллаж байгаа мэргэжилтэн хүний хувьд бол ажлын байранд сэтгэл зүйн хүчин зүйлийг зохицуулсан, за энэний одоо эрсдлийг удирдсан стандартууд бол олноор бий болоосоо гэж бодож байгаа. Үүнээс харин байгууллагууд өөр тохирох стандарт сонгоо хэрэглээд ажлын байранд тэр сэтгэл зүйн эрсдлийг бол удирдах, ажилтныхаа эрүүл мэндийг хамгаалах асуудал бол одоо чухал. Тэгэхээр стандарт бол чухал байгаа. Тийм байна. Стандартыг өөрөө сонголтоор хэрэгжүүлэх буюу өөрийн онцлогт тохируулан компаниуд бол хэрэгжүүлэх боломжтой байгаа юм байна. За мөн одоо хуульд 2024 оноос эхлээд бас энэ шинжилгээ өөрчлөлтүүд оруулах ажлыг эхэлж байна гэж байна. Тэгэхээр энэ маань өөрөө 25 онд багтаж шинжилэл хийх үү эсвэл ер нь одоо хэр хугацаа бас зарцуулахаар байна вэ? За яг хөдөлмөрийн аюулгүйд эрүүл ахуйн тухай хууль бол одоо хүчлэн төгөлдөр мэдээж мөрдөгдөж байгаа. За шинжилсэн найруулгыг бол хөдөлмөрийн аюулгүйд эрүүл мэнд гээд хуучин эрүүл ахуйн асуудлаар хөдөлмөрийн аюулгүйд эрүүл ахуйн хууль гэж байсан бол одоо хөдөлмөрийн аюулгүйд эрүүл мэнд гээд илүү өргөн хүрээтэй ажилчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгэм сэтгэл зүйн хүчин зүйлээ багтаасан. Тэгэхээр хууль маань зөвхөн нийгэм сэтгэл зүйн хүчин зүйлээс гэхгүйгээр бусад одоо нэг ажлын байрны осол өвчлөл үүсгэх эрсдлүүдийг хамарсан зохицуулалт бол нэлээд том одоо өөрчлөлт хийгдэж байгаа учраас хуулийн төслийг боловсруулахад бол тодорхой хугацаа хэрэгтэй. За мөн одоо хуулийн төслийг хилцүүлэх хурд өргөн барих хугацаа бол магадгүй энэ оны одоо 2025 онд багтах байх. Гэхдээ одоо нөгөө хуулийн төсөл боловсруулах ажил бол яг эд дундаа явж байгаа учраас урьдчилаад хугацааг бол хэлэх бол бас арай боломжгүй байна. За мантуу захирлаас сая сэтгэл зүйн эрүүл мэндийн аюулгүй байдлыг за энэ стандартыг нэвтрүүлэхэд за сая бас нөгөө компаниуд өөр өөрсдийн онцлогоо тохируулан гэж хэлж байна. Тэгэхээр яг энэхүү бас стандартыг ямархуу одоо чиглэлийн онцлогтой байгууллагууд илүү нэвтрүүлж байна. За яг нэвтрүүлснээрээ тухайн байгууллагт одоо ямар бас эерэг өөрчлөлтүүд үр дүнгууд гарч ийн вэ? Энэ дээр бас судалгаа хийгдсэн зүйлс байгаа юу? Яг үнэ. Манай компанийн хувьд жишээлбэл одоо нэг сонголтын үндсэн дээр сайн дурын үндсэн дээр Монголын томоохон банкны салбарт банкнд
нэвтрүүлсэн. Тэгээд урт хугацааны үйл ажиллагаа хамтын ажиллагааг эхлүүлсэн. Бид нэр одоо 2 дахь жилээ яваад дуусгах гэж байна. За улмаар ерөнхийдөө яг би тухайн компани дотоод асуудлыг дуртахгүй. Тэгвэл ерөнхийдөө бидний анх ярьж исэн одоо нөхцөл байдлын үнэлгээнд тулгуурласан өмнөх үзүүлэлтүүд даруй одоо бууралттай байгаа бөгөөд одоо юу гэдэг ажлаас гарах хам шинжийг бид нар 30-40% бууруулж чадсан гэсэн ийм үзүүлэлт байгаа. За дээрэс нь би яг нэг юмыг дурдмаар байгаа нөгөө хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэхэд одоо юу гэдэг хуулиар ингээд тулгын шахалт явуулахыг бас би санал болгохгүй байгаа. Энэ бол мэдээж байгууллага болгоны эрх үүрэг. Гэхдээ бид нар сүүлийн 3 жил 30 гаруй байгууллага дээр сэтгэл зүйн эрүүл мэндийн нөхцөл байдлын судалгаануудыг хийж ирсэн. Тэгээд түрүүний дурдсан одоо миний нэрлсэн дименшнүүд дээр үндэслээд хэмжсэн. За ингээ аваад үзэнгүүт саяхан тайлангаар нэгтгээд ер нь бид нар байнгын тайланг жил болгон гаргах зорилготой. Тэгээд хамгийн ихнийх нь эх 7 хоногт баг нийтлэгдчих байх. Тэгээд судалгааны үр дүн юу гэж гарсан бэ гэхээр Монгол ажилтнуудын дунд энд бол 2000 хүний төвөртэй. Тэгээд 42% нь ажлаас хашрах хам шинжийн дунд ба түүнээс дээш түвшинд хүртсэн байна. За ажлын архаг стресс гэдэг үзүүлэлт өөрөө 65% нь байна. За энэ хоёр хавсарч илэрсэн нь 39% байна. Ойролцоогоор 40%. Тэгэхээр энэ нь өөрөө ерөөсөө ажлын байранд сэтгэл зүйн асуудал өндөр байна гэдгийг харуулж байгаа. За тэгвэл энийг хуулиар дэмжигдсэн одоо Англи улстай чинь харьцуулж үзье л та. За Англи улсад одоо нийт популяшн донд ажлын байрны одоо стресс сэтгэл готрол гэсэн. Ер нь энэ ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал ноцтой түвшинд очсон нь 20%. Гэтэл энэ манай Монголын үзүүлэлттэй харьцуулахад даруй 2 дахин өндөр байгааз. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр Англи улсд өөрт нь сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай хууль маш сайн. За дээрэс нь ажлын байран дээр яг энийг нэвтрүүлэхийг заасан байдаг. За ингээд яг тэгэнгүүт бидний зүгээс санал болгоод байгаа зүйл маань одоогийн шинжилсэн найруулга маань явж байгаа гэдэг бол маш сайхан мэдээ байна тий. Энэ дээр зүгээр би нөгөө хуучин найруулгын хуучныг нь харангууд яг сэтгэл зүйн сайн сайхан байдал гэдгийг цогцоор нь авч үзсэн ойлголт тун ховор. Ер нь байхгүй. Тэрэн дээр сэтгэл зүйн дарамтнаас сэргийлэх ёстой шүү гэдэг заалт бол байгаа. Гэтэл ажилтны сэтгэл зүйн сайн сайхан байдлыг хамгаална гэдэг бол үндсэн 2 зарчмаар явагдана. Нэгдүгээрт миний түрүүний хэлсэн нөхцөл байдлыг үнэлэх, хоёрдугаарт урьдчилан сэргийлэх. Энэ бол хамгийн ихний 2 алхам. Гэтэл манай Монголын нөхцөлд урьдчилан сэргийлэлт хангалттай явагдахгүй байна. Энэ яг гэхдээ дан ганц яг сэтгэл судлаач хүний хувьд нэвтрхий дэлгэрүүлж магадгүй. Гэхдээ энэ ганцхан ажлын байран дээр биш. Ер нь нийгмийн сэтгэл зүйн хувьд бид нар урьдчилан сэргийлэлтийг маш муу явуулдаг. Одоо энэ дээр ингээл хувийн хвшлүүдтэй бид нар ингээл ажиллаж байна л та. За ялангуяа энэ ажлын байр гэдэг бол түрүүн би хэлсэн энэ өөрөө айгүй амьдралын чухал нэг хэсэг юм а. Эндээс ч хамаарат хүмүүс ажлаасаа стресс аваад гэр бүлдээ очиж аливаа хүчирхийллийг үйлдэх эрсдэл бий болгох гээд байна. Тэгэхээр бид нар энэ хуулийн дээрээ юуг заах ёстой гэхээр ядаж нөхцөл байдлыг нь үнэлмээр байна. Үнэлэх ёстой шүү. Хоёрдугаарт урьдчилан сэргийлэх ёстой шүү. Гуравдугаар шаардлагатай тэр хөтөлбөрүүдийг нь имплемент буюу хэрэгжүүлэлт дээр хангах ёстой шүү гэдгийг нь заагаад өгчих юм бол заавал одоо юу гэдгийг те аль нэг стандартыг барь гихч туулмааргүй. Яг стандарт манай юу гэдгийг стандартыг оруулж ирсэн нэг давуу тал нь бид нар одоо санаанаасаа зохиоцсон юм биш. Одоо юу гэдгийг те ганцхан мандухай өөрийнхөө 10 жилийн сэтгэл зүйн одоо үйлчлэгээ үзүүлснийхаа туршлага дээр эсвэл англи явж сурж ирсэн туршлага дээр биш. Энэ өөрөө дэлхий дээр 13 оноос хойш Канада улсад жишээлбэл одоо уул уурхайн салбар маш сайн хөгжсөн. Манай Монголтой эдийн засгийн хувьд бас ер нь одоо яг энэ уул уурхайн салбарын хувьд хөгжил одоо чухал авч үздэг. Иймэрхүү кейсүүдээр хийгдсэн сайн туршлагыг бид нэр ингээд Монголдо нэвтрүүлж байгаа шүү. Энийг бид нар модификац хийх бүрэн боломжтой. Монголын нөхцөл байдлыг нь судалсныхаа туршлага дээр гэж хэлмээр байгаа. За хоёрт нь түрүүн бас манай үйлс сэтгэл судлаач хэлж ирсэн нөгөө ажлын байран дээр сэтгэл зүйчийг байршуулах талаар ярьсан тий. Энэ дээр би нэг юм хэлмээр байгаа. Ер нь сэтгэл зүйчээс гадна ажилтны сайн сайхан байдлыг хангах хүн гэдэг аягүй чухал. За энэ хүн чинь өөрөө юуг үндсэн 3 ажлыг хийх ёстой. За нэгдүгээрт нь гэх юм бол ажлын орчин өөрөө аюулгүй байна уу гэдгийг тогтмол анзаарч хянах тий аюулгүй байхад нь анхаарал хандуул. Хоёрдугаарт ялгуурлан гадуурхалт гэдэг асуудлыг ажлын байран дээр таслан зогсоох хэрэгтэй. За гуравдугаарт эрсдлийн үнэлгээг тогтмол хийж авах хэрэгтэй. За ингээд эднэрийг хийх одоо аргачлалыг нь стандарт санал болгож байгаа мал гэж би хэлэх гээд байгаа.
Санаа маань. Тэгээ түрүүн би нөгөө нэг жинзэгийн асуудал бишээ гэсэн. Гэтэ бид нар нөгөө түрүүн хийсэн судалгаа маань юу гэж гаргасан бэ гэхээр жинзээ үе өөрөө ажлын байрны сэтгэл зүйн асуудалд өртөх магадлал яг тэрнийхээ өмнөх буюу миллениал үеэсээ даруй өндөр байна гэж гарсан. Тэгээд ч энэ үе маань одоо нийт ажиллах хүчний 67% одоо бүрдүүлээд эхэлсэн. Тэгэхээр залуу үеийн сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарна гэдэг бол бас чухал юм а гэдгийг хэлье. За баярлалаа. За бэлгүүнээсээ за ажлын байранд яг энэ шин залуу ажилтнуудыг ер нь хүлээж авах соёл ер нь за Монголын энэ компаниуд ч юм уу за магадгүй өөрөө ч ажиллаж байсан одоо байгууллагууд ч юм уу ер нь тэр соёл байв уу? За ялангуяа бас мантхуу захирлын хэлсэн тэр ажилтны сайн сайхан байдалгаа ярьж байгаа орчин за тэр сэтгэл ханамжийн байдал сэтгэл зүй гэдэг. Тэгэхээр ер нь ямар байгаасаа гэж хүсэж байна. Одоо орчин нөхцөлийн хувьд ажиллах цагийн хувьд те яг энэ манай үеийн залуучуудад ийм байх нь их тохиромжтой байна гэсэн тийм бас санал. За ямар байгаасаа гэж хүсэж байна вэ гэвэл ерөөсөө яг уу ажиллаж байгаа юм чинь мэдээж хийх юмаа бол цагт нь хийдэг байх хэрэгтэй тийм бидний хувьд ч гэсэн ер нь бидний зөвхөөс ч гэсэн нөгөө талаасаа гэх юм бол яг уу жоох үл тоомсорлох байдлууд бол жоохон ажиглагддаг. Тэр нь бол тухайн ажилтны тухайн жинзэн үеийнхний дотор бол жоохон эвгүй санагддаг. Одоо их мэдрэмтгий хүмүүс шүү дээ бид чинь. Тий ялан янз бүрийн мэдэрч яадаг. Тийм л юм байна да. За үйлст сэтгэл зүйчээсээ за яг сая та нөгөө ковидын жишээг авсан те тэгэхээр ковидын одоо ер нь үеэр за түүний ард дэс ч гэсэн нөгөө зайнаас ажиллах, цахимаар ажиллах гэдэг ойлголт маш өргөн болж ирсэн. Ялангуяа яг багийн ажиллагаа хамт олон дотроо тэр нөгөө хамтдаа байх өөрөө энэ хүний сэтгэл зүйд бол эргээр нөлөөлдөг баг. Тэгтэл одоо энэ зайнаас ажиллах, за илүү ганцаарчлан ажиллах ажлууд маш их төвмөл болж байна л да. Тэгэхээр яг энэ үед энэ сэтгэл зүйн одоо тэр хямралыг давж гарах арга аргачлал юу байдгийг. Ялангуяа тэр ажлаас халшрах хам шинжийн эсрэг ямар ерөнхий одоо арга аргачлалыг ашиглах ёстой вэ? За зайнаас ажиллах нь бол яг хувь хүний одоо онцлогоос шалтгаалаад тохиромжгүй гэж гарч байгаа. Ер нь бол ихэнх тохиолдолд мэргэжлийн зөв сонгосон бөгөөд дотогшоогоо одоо зан үйлтэй хүмүүст бол зайнаас ажиллах бол хамгийн сайн хувилбар байдаг. Тэр хүний бүтээмжийг асрах нэмэгдүүлж өгдөг. Яагаад тэгэхээр тэр хүмүүс бол ганцаараа байж илүү их одоо бүтээмжтэй байдаг, илүү төвлөрч чаддаг ийм байдаг. Учраас тэр хүмүүс маш их тохиромжтой байдаг. Яагаад мэргэжлийн зөв сонгосон бэ гэж байгаа гэхээр зайнаас ажиллах боломжтой одоо нэр төрлийн мэргэжлүүд байгаа шүү дээ. Тэр магадгүй одоо онлайнаар үйлчлэгээ үзүүлэх боломжтой хүн байж болно, эсвэл одоо компьютер хангамжийн хүн байж болно, эсвэл одоо нягтлан ч юм уу тийм ямар одоо мэргэжилтэй тийм боломжтой хувилбарууд. Гэтэл хэрвээ мэргэжлээ буруу сонгоод тэгээд зайнаас ажиллах хувилбарт орох юм бол тэр бол хэдий ганцаараа ажиллаж байгаа ч гэсэн ажлаас хашрах хам шинжид хүртэх эрсдлийг бол нэмэгдүүлээд өгчөж байгаа. Тэ харин илүү одоо тийм гадагшаага чиглэсэн зан үйлтэй хүмүүсийн хувьд бол яг энэ хамт олон дунд байж ээж өөрийгөө оршин байна гэдгээ илүү мэдэрдэг, ойлгодог. Тэгээд хамт олонны нэг хэсэг байхдаа одоо тэр өөрийгөө үнэлэх үнэлэмж нь бас ингэж өсөж идэг. Тэр өрсөлдөөн дундаас бас энэ сэтгэл зүйн илүүх ингэж хөгжиж одоо тий гадагшаага бас илүү одоо бүтээмжтэй болдог тийм төрлийн хүмүүс байдаг. Энэ хүмүүсийн хувьд бол зайнаас ажиллахын төдийлөн тохиромжгүй байдаг. За ямар ч тохиолдолд тэгэхээр ер нь бол ажлаас хашрах хам шинжид одоо өртөх магадлалтай байна штэ тий. За ажлаас хашрах хам шинжид өртөх магадлалыг үүсгдэг одоо номер 5 шалтгаан байна л да. Нэгдүгээрт бол тухайн хүн цагийн зохион байгуулалтгүй байх. Одоо тухайн байгууллагын соёл нь өөрөө одоо илүү цагаар ажиллах нөхцөлийг үүсгдэг байж болно. Эсвэл тухайн хүн өөрөө одоо өдрийн цагаар бүтээмжтэй байж чаддгүй, бүтээмжтэй цагаа тооцоолж чаддгүйгээс болоод одоо ганцаараа гээд илүү цагаар ажиллаж бас ингэж бүтээмжээ гаргадаг байх ч магадлалтай байхгүй юу. Тэгэхээр эсвэл одоо тухайн хүн маань ийм ээлжийн ажил хийдэг байх. Тэ нөгөө нойр солигдож байгаатай холбоотойгоор одоо ажлаас хашрах хам шинжид одоо өртөх эрсдлийн бол ингээд шууд 2 дахин нэмэгдүүлчихэж байгаа байхгүй юу. За ингээд цагийн зохиол байгуулалтгүй байх гэдэг зүйл урьж ирж байгаа. Хоёрт нь болохоор түрүү мантхай захирлын хэлсэн тий дотоод одоо байгууллагын орчин ямар байгаа вэ гэдэг бол орж ирдэг. За магадгүй одоо тухайн байгууллагт энэ орчин гэдэгт бас ажлаас
гэр хүртлэх зай бас ингээд давхар ороо явчихдаг. Ер нь бол тухайн хүн одоо маш урт замыг туулж эсвэл айгүй бартаатай тийм ингээд ийм одоо унаа хүлээдэг ч юм уу ямар нэгэн байдлаар маш хэцүү байдлаар ажилдаа ирж очдог тохиолдолд энэ бол ажлаас хашрах хам шинжээний хэсэг болж өгдөг. Тэгээд мөн ажлын дотоод одоо орчин тий яг одоо бүх нөгөө ажлын хэрэгслүүдээр хангагдаж чадж байна уу тий мөн одоо амрах одоо тий боломж байдаггүй дотоод зохион байгуулалтаа хийх боломж байдаггүй за магадгүй одоо хэрвээ ажлын орчинд нь хоол идэх одоо газар байхгүй бол ажил дотроо хоол одоо хийгээд идэх боломж байна уу? Нойлын хэрэгцээ одоо бүртэмжтэй байна уу? Тэ судалгаагаар бол эмэгтэй хүмүүст одоо байгууллага дотор эмэгтэй хүмүүст зориулсан нойл нь одоо 2 дахин илүү байх ёстой. Энэ нь өөрөө энэ гендрийн хэрэгцээг нь бас хангаж өгч байгаа тийм эмэгтэй хүн илүү их нөгөө нойлд орохдоо их цаг зарцуулдаг гэдэг ч юм уу тийм гэх мэт одоо энгийн боловч тэр хүний одоо орчин нөхцөл нь хангагдаж чадж байна гэдэг зүйл орж байгаа. За гуравт нь болохоор харилцаа хандлагын асуудал байгаа. Дотоод одоо баг хамт олонны уур амьсгал ямар байгаа вэ? Шууд удирдлага болон тий дээд удирдлагаас ажилтан руу хандж байгаа хандлага ямар байгаа вэ? Ажилтан өөрийгөө бас илэрхийлж чадж байгаа юу гэдэг энд бас орж ирдэг. Тэгээд хамт олонны уур амьсгал гэж задлан ярих юм бол бас айгүй олон зүйл болох учраас ингээ харилцаа гэдэг одоо орхий тий. За тэгээд дараад нь нөлөөлж байгаа хүчин зүйл болохоор тухайн хүний сэтгэл зүйн асуудал буюу хувийн асуудал ямар байгаа вэ гэдэг орж ирж байгаа. Одоо өөрийнх нь сэтгэл санааны байдалд бол түрүүн дурдсанчлан одоо хит хитэн хүчин зүйлүүд нөлөөлнө гэж байгаа шүү дээ. Тэр тусмаа бид нар бол 24 цаг одоо өдөрт ингээд байгаа гэж бодоход 3-1 нь ажил дээрээ өнгөрөөж байна. За дахиад нэг нь бол унтахтаа зарцуулж байна тий 3-2 дахин тий за 3 дахин нь бол замд явж гин эсвэл гэр бүлдээ зарцуулж гин гэдэг ийм зүйл байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ цагуудад тий тухайн хүн хэрхэн оршин байгаа вэ гэдг нь өөрөө тухайн хүний одоо сэтгэл зүйд нөлөөлөд байна гэж үзэж байгаа. За тэгээд сүүлийнх нь болохоор нийгмийн хүчин зүйл, нийгмийн эдийн засгийн хүчин зүйл. Саяхан би нэг сэтгэл зүйч найзтайгаа ярьж байхад манай найз тэгжсэн байхгүй юу. Нэг одоо ямар ч тийм салах ийм үндэсгүй ингээд 2 одоо хос салсан байна гэдэг одоо яриа өсөж байгаа байхгүй юу. Тэгээд бид ярьж байхдаа хэрвээ эдийн засгийн байдал арай өөр байсан бол тэд нар одоо тий ингэж их өндөр зээл төлдөггүй байсан бол ингэж их ажилдаггүй байсан бол хосын харилцаанд цаг гаргадаг байсан бол гэдэг ч юм уу тий хэрвээ ийм байсан бол дээрэс нь нөгөө манай одоо нийгмийн ийм юу байна л да үнэт зүйл бол хүүхэд төвтэй гэр бүл байна тий. Тэгэхээр Монголд бол ойрхон бөгөөд олон төрөлт ингээд илүү давмгай байдаг. Тэгэхээр эргээд хосууд бие биендээ цаг гаргаж чадахгүй байна. Гэр бүлдээ бас ингээд хангалттай цаг гаргаж чадахгүй байна. Мөн гэртээ байгаа одоо тий хүмүүсийн асуудал гэдэг энэ нь өөрөө ажил хийж байгаа бүлэгт маань нөлөөлж байгаа тий. Тэгэхээр одоо энэ нийгэм одоо эдийн засгийн хүчин зүйл гэдэг зүйл нь ингээд нөлөөлж байна гэж үзэж байгаа. Тэгэхээр яг 5 том одоо хүчин зүйлийг илчлээ тий. Тэгэхээр 3 дахь дүгнэлт хэсгээр яг эдгээр зүйлсийг бас хэрхэн яаж бүрдүүлэх вэ гэдэг талаас нь хэдүүлээ сайхан ярилцъя гэж бодож байна. За өнөөдөр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань ажилтны сэтгэл зүй сэдвийн хүрээнд ярилцж байна. Хэсэг завсарлаад эргээд студид уулзцаая. Бидэнтэй хамтаа үзэгч та бүхэнд баярлалаа. За нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань өнөөдөр ажилтны сэтгэл зүй сэдвийн хүрээнд ярилцж байна. За 3 дахь хэсэгт бид бүхэн асуудалд нүүдэл хийж шийдлийг хайх ёстой байгаа. Тийм учраас наран сүхт аргаас эхлээд за ер нь энэ ажилчдын сэтгэл зүйн байдлыг за бид үл сая тодорхойллоо. Ажлаас халшрах хам шинж байна, за дөхшүүр байна, стресс байна, сэтгэл зүйн энэ гутралын асуудлууд байна. За мөн одоо та бас хууль эрх зүйн хүрээнд ч гэсэн одоо энэ шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгэхээр ер нь энэ ажлын байрны сэтгэл зүйг хамгаалах чиглэлээр бид ер нь яг юу хийх ёстой юм бэ? Шийдэл юу байна? За ялангуяа бас хөдөлмөрийн аюулгүй байдал, сэтгэл зүйн эрүүл мэндийн төвөөс бас ямар одоо шийдлүүдийг төвшүүлээ ажиллаж байна вэ? За яг энэ ажлын байрны дэх ажилтны сэтгэл зүйн асуудал өөрөө хүчин зүйл нэлээд өргөн хүрээтэй. Ер нь бол сэтгэл зүйн одоо асуудал бол магадгүй тухайн хувь хүний хувийн амьдралтай холбоотой зүйлүүд бас тэ нөгөө ажлын байрны дэх стрессийг нэмэгдүүлж болно. За байгууллагын гадаад дотоод за мөн харилцагч үйлчлүүлэгчтэй харилцаа гэдэг аюул олон асуудлууд ер нь болгонд нөлөөлдөг. Тэгэхээр үүнийг мэдээж одоо шийдэл бол нэгдүгээрт одоо хууль эрх зүйн хувьд бол хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн тухай хуулийн шинжилэлт бол энэ хууль эрх зүйн
суур одоо зохицуултыг бол бий болгож байна. Тэгэхээр энэ зохицуулт их хурлаар батлагдаад хууль батлагдсны дараагаар мэдээж хүчин төгөл мөрдөгдөж эхэлнэ. За үүний дараагаар за энд байгаа энэ мантхай захирал болон үйлс одоо сэтгэл зүйч зэрэг ийм мэрэгжлийн хүмүүс энэ хуулийн одоо шаардлага хуулийн зохицуулт шаардлага хэрэгжихэд яг мэрэгжлийн ийм одоо дэмжлэг тусалцаа үйлчлэгийг аж ахуйн нэгж байгууллагуудад ажилтнуудад ажил хөдөлмөр эхэлж байгаа хувь хүмүүст үзүүлэх нь бол маш чухал. Тэгэхээр энийг мэдээж одоо үүдээ хин нэгэн сэтгэл зүйч мэрэгжилтэн бол өөрөө бодож байгаа санаанаасаа бодож байгаа дэмжих ёстой гэдээ хийхгүй. Энийн цаана бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сайн туршлага стандартуудыг нэвтрүүлэх хэрэгтэй. За үүний дараа бол мэдээж аж ахуйн нэгж байгууллагууд ажил олгогч нар бол хууль тогтоомжийн шаардлага болон олон улсын сайн одоо практик стандартуудыг нэвтрүүлж хэрэгжүүлж за үүний эцсийн үр дүн бол ерөөсөө ажил олгогч өөрөө энэ хоёр талд маань одоо ялагч байна. Доктортой ажилтан, доктортой ажиллах хүчин, бүтээмжтэй за одоо сүүлийн үед бол одоо төрийн хувийн хвшлийн бүх байгууллагууд дээр хүний нөөц бол толгойн өвчин болсон. Тэгэхээр чадварлаг мэрэгшсэн ийм одоо хүний нөөцийг ажилуулах одоо тийм доктортой ийм халуун дулаан эрч хүчтэй ийм байгууллагын одоо соёл уур амьсгалыг бүрдүүлэх гэдэг бол одоо бүхэл байгууллагын одоо шийдэх ёстой асуудал. Тэгэхээр энэ болгоныг бий болгоход бол мэдээж манай яамны хүрээнд бол гэр бүл хөдөлмөрийн байгууллагын яамны хувьд бол хууль эрх зүйн сайжруулах юм үйл ажиллагаа хэрэгжиж байна. За манай төвийн хувьд бол хөдөлмөрийн аюулгүй эрүүл мэндийн төв одоо асуудал хариуцсан мэргэжлийн байгууллагын хувьд бол дөнгөж саяхан 2025 оны 3 сард бол хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн үндэсний стандарт улсын үйлчлэгийг хийгээд Монгол улсад нийт 156 стандарт байдаг хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн чиглэлээр энэ стандартуудаасаа зарим стандартуудыг хүчингү болгох, за мөн хэрэгцээтэй шаардлагатай стандартуудыг шинжлэх, боловсруулах ийм ажлуудыг хийж байна. За энэ ажлыг бол манай төв мэдээж ганцаараа бүх стандартын шинжилгээг хэрэгжүүлж чадахгүй. Энэ стандарт дотор одоо бидний ярьж байгаа энэ ажлын байранд сэтгэл зүйн хүчин зүйлийг одоо сөрөг хүчин зүйлээс ажилтны эрүүл мэндийг хамгаалах асуудал ч гэсэн багтана. Тэгэхээр энэ стандартыг мэргэжлийн нийгэмлэг холбоодууд хувь одоо мэргэжлэнүүдэд хамтарч хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. За ер нь бол энэ жилийн хувьд бол нийт 1980-ад оны үед батлагдсан. Тэрнээс хойш техник технологи шинжилгээ ухааны ололт амжилтын үр дүн дараагийн шатных нь стандартад аль хэдийн гараад ирсэн ийм 57 стандартыг хүчингү болгох, 47 стандартыг шинээр шинжилэн хэсэгчлэн шинжлэх ийм төлөвлөгөө гаргасан байгаа. За энэ дотор энэ бас бидний ярьж байгаа нийгэм сэтгэл зүйн хүчин зүйлийг одоо зохицуулах стандартууд ч гэсэн орцсон байж байгаа. За мэдээж дараагийн нэг гол зүйл бол хөдөлмөрийн аюулгүй эрүүл мэндийн мэрэгчлэнүүдэд зориулсан мэрэгжлийн түвшний сургалтуудыг зохион байгуулах, аж ахуйн нэгж байгууллагууд ялангуяа хуваарь хөдөлмөр эхэлж байгаа болон албан бус салбарын болон жижиг дунд үйлдвэр ажилтнуудад зориулсан үйлдвэр эрхлэгчнэр зориулсан сургалтуудыг бол манай төвөд хийгээд ер нь бол эхлүүлж байгаа хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн. За энэ хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн сургалтын хүрээнд ер нь одоо эрүүл мэндэд нөлөөлдөг 5 төрлийн сөрөг хүчин зүйлүүдийг нэг нь хим, физикийн, эргономикийн, одоо биологийн буюу 5 дахь нь сэтгэл зүйн хүчин зүйл байдаг. За сэтгэл зүйн хүчин зүйл рүү бол манай улс төдийгүй ер нь дэлхийн нийт ажлын байрны сэтгэл зүйн асуудлаар бол төдийлөн ханцуус шамалж орж чадахгүй энэ өөрөө юм өргөн хүрээтэй бас төвөгтэй асуудал учраас орж чадахгүй байсан бол сүүлийн үед бол яалтчгүй энэ асуудлаар орж байгаа. Яагаад гэвэл ажлын цагта уртсгсан илүү цагаар ажиллах ажлын цагийн ажлын байрны ачаалал стресстэй үүдэлтэйгээр мэдлэг шалтгаалсан өвчлөл ажилтай холбоотой импакт зүрхний шигдээс тархины цус харвалт амиа хорлолт зэрэг ийм асуудлууд болоод одоо бусад улс орнууд бол нэлээ одоо асуудал болж байгаа. Манайд ч гэсэн энийг бол бас судалж гаргаагүй болохоос тодорхой хэмжээнд бас байгаа. Тэгэхээр одоо мэрэгжлийн одоо төрийн байгууллагын хувьд бол яам бол бодлого тодорхойлоо хуулиар шинжилж байна. Мэргэжлийн байгууллага стандартаа шинжилэх, за стандартын хэрэгжилтийг дэмжих чиглэлээр мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллах төлөв гаргаад ажиллаж байна. Ялангуяа бас уялдааг сайжруулах талаар ажиллаж байна. За мөн бас стандартыг шинжилэх, за мөн одоо зарим стандартыг бол одоо бас хасах энэ асуудлууд гэж бас ярьж байна. За тэгэхээр би мантхуй захирлаас илүү байгууллага талаас нь асуухыг хүсэж байна л да. За яг энэ ажилтны сэтгэл зүг одоо яг тулгамдсан асуудлуудыг байгууллага талаас яг магадгүй тэр стандартаас гадна өөр бас ямар
одоо шийдлүүдээр шийдэх боломжтой байна вэ? Энэ тал дээр та бас хариулт өгөх. Яг зөв. Байгууллагаасаа эхлэхийн тулд байгууллага өөрөө зарим тохиолдолд одоо энгийнээр хэлэхэд хандлага хүчлэх хэрэгтэй. За түрүүн бас дурдгажсэн те нөгөө төсвийн асуудал. Одоо ажлын байранд ажилтныхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарахын тулд байж болох одоо бага төсвийг төсөлөх гэдэг. Энэ яг ганцхан байгууллагын асуудал биш, ер нь бол манай улсын асуудал. Сэтгэл зүйчийн хувьд дуртахад. За тэгэхээр байгууллага танд одоо юу гэдэг те ингээ би хандаад хэлчихэ л та. Ажилтныхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд анхааруул ямар ач холбогдолтой юм бэ гэхээр зүгээр яг Монголд хийгдсэн судалгаагаар бодтойгоор ер нь иймэрхүү хөтөлбөрүүдийг явуулахад түрүү миний дурдсан одоо төгшүүр гэдэг ч юм сэтгэл гутралууд багада 20%-аар буурч байна. Арга хэмжээ авснаар. За сэтгэл гутрал өөрөө буурна гэдэг чинь шууд түрүүн бас дурдгдсан бүтээмжийг нэмнэ гэсэн. За зүгээр энгийнээр нөгөө эдийн засгийн ойлголтоор ярихад бид нар ингээд нэг ажилтнаа доктор сурчлалтаа ажиллуулж исэн чинь нөгөө хүн маань стресстэд гараа явлаа тий одоо байгууллага дээр янз бүрийн асуудлаас болоо. За тэгвэл байгууллагт ямар алдагдал үүсэх вэ гэхээр тухайн хүнийхээ 6-9 сарын цалин ерөөсөө тэр чигээр алдагдал болоод үсэх одоо зардал болоод үсэх эрсдэлтэй. Мөн дээрэс нь ажилтнуудын сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал өндөр байх нь сэтгэл одоо байгууллагатаа юу гэдгийг дуртай байх төр сэтгэл ханамжийг даруйд 57%-аар бууруулж байна гэсэн манай судалгааны үр дүн гарсан. Тэгэхээр хүмүүс чинь нөгөө бид нар ажлынхаа сэтгэл ханамжийг нэмхийн тулд ингээл айгүй олон арга хэмжээ аваад идэг шүү дээ тий. Тэрнийхээ нэг хэсэг болгож маш чухлаар авч үзэх ёстой зүйл бол ерөөсөө ажилтныхаа сайн сайхан байдлыг цогцоор нь анхаарах. За энэ дотроо сэтгэл зүйн эрүүл мэндэд нь илүүтэй одоо юу гэдгийг өмнөхөөсөө илүү гэж байгаа шүү. Тэрнээс бусад хүчин зүйл бол маш чухал, хаав чухал гэж анхаармаар байна. За ингэвэл бид нэр бүтээмжээ багадаа 70-80% нэмэгдүүлж чадна гэдэг ийм асуудлуудтай. Тэгэхээр юу гэдэг би ч одоо нэг байгууллагатай уулзаад явахын тулд ятхан үнэмшүүлэх шаардлага нэлээд өндөр гардаг л да. Хуулиар дэмжүүлэхээс гадна хуульд энэ талд ингээ хэдүүлээ хуулийг сайжруулъя л та гэж санал төвшүүлж байхдаа адилхан байгууллага дээр очиод хэдүүлээ ажилтнаа ингээд илүү тайван ажиллуулъя л та, илүү аз жаргалтай ажиллуулъя л та тий. Ойлгож ин гадаад нөхцөл байдал чанга байгааг болгож ин. Гэхдээ ядаж ажиллаа хийх гээд эргэтэн хэдүүлээ харцаа зөөлрүүлэе гэдэг ч юм уу тий. Ялгуурлан гадуурхалтай бол багийн уур амьсгалаа сайжруулъя. За урамшуулал дээр нь дан ганц цалин урамшууллаас гадна тий бенефит гэдэг тэр ойлголтын дотроо өвгөн урамшууллыг яаж нэмэх ингээд явна. За энэ чинь том зураглалаараа хүний нөөцийн менежментийн стратеги гэд нэрлэгдчихэж байгаа. Тэгэхээр хүний нөөцийн менежментийн стратегидаа байгууллагуудаа уриалах нь дан ганц борлуулалтыг нэмэх тий ашигийг нэмэх гэдэг дээр фокуслахаасаа илүүтэй ерөөсөө та ажилтныхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарснараа доктортой ашигт үйл ажиллагаагаа давхар дэмжиж байгаа. За тэр нөгөө хүний нөөцийн эрхц буурна. Бүтээмж нэмэгдэнэ. За ажилтны одоо юу гэдгийг одоо нөгөө брэнд буюу одоо тий байгууллага олон нийтэд сайхнаар ярих гэдэг чим амар энгийн ойлголт тий байгууллагын маркетинг ажилтан өөрөө болно гэдэг. Ингээд практик болон одоо эдийн засгийн хувьд маш олон ач холбогдолтой байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөөд энэ рүү тэгтээ богино хугацааны үйл ажиллагаа явуулах гэхээсээ илүү урт хугацаагаар харж ажилламаар байна. За энэ дээр хууль гарна маш сайн хуулиас бас заавал бид нэр хүлээгээ суух албагүй. Та хэрвээ аль болох хурдан хугацаанд ашигт үйл ажиллагаа нэмэгдүүлээ, аль болох хурдан хугацаанд эрсдлийг буруулъя гэж бодож байгаа бол ерөөсөө анхаарах хэрэгтэй байна. За тэгвэл та түрүүн хэлсэн нөө стандарт нэвтрүүлэхээс гадна яаж дэмжиж болох юм бэ гэд тэгжсэн тийм. Энэ дээр бол яг хөө бид нэр аль болох ер нь юм том зураглалаар нь буюу стратегиараа хармаар байна, тэгээ бодлого журамдаа нэвтрүүлмээр байна гэж харж байгаач хэрвээ жижигчилж эхэлмээр байгаа бол менежментийн түвшний ажилтнууд өөрөө анхан шатны сэтгэл зүйн одоо дэмжлэгийг үзүүлэх ур чадвартай болох хэрэгтэй. Нөгөө soft skill харилцааны ур чадвар гэж яриад байдаг тийм. Яагаад тэгэхээр жинзээ үеч бай, ер нь альва үе удирдлагаас ер нь ингээд тодорхой хэмжээнд хүлээлттэй өндөр байдаг. Гэтэл удирдлага маань өөрөө сэтгэл зүйн хувьд докторгүй байгаад удирдлага маань өөрөө юу гэдгийг асуудалтай байхаараа нөгөөтгөө халтаах эрсдлүүд байдаг. Тэгэхээр хамгийн практик энгийн зүйл бол яг нөгөө сэтгэл зүйн одоо сэтгэл зүйн эрүүл мэндийн комисс гэдэг зүйлийг бий болгоод тухайн комисс маань өөрөө төлөвлөгөөгөө гаргаад за хаанаас эхэлэх юм. За манай ажилтнууд юу юунаас олж хамгийн их стресстэй байгаа юм гэдгийг тодорхойлоо. За тэгвэл тэр алхмуудыг бид нэр яаж сайжруулах хэрэгтэй те жижигхэн департаментийн хүрээнд яаж сайжруулах юм. Бүр газар нэгж том зураглалаар томоор нь яаж сайжруулах юм. За бүр группээрээ яаж сайжруулах юм гэдгийг нь авч хэлцээд ингээд одоо юм баг гарч ирэх хэрэгтэй. Тэр баг маань өөртөө тодорхой хэмжээнд хариуцлагыг яаж өөрсдөө вэ гэхээр за би ажилтныхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд хор хөнөөл учруулахгүй тулд
багийн уур амьсгал дээр ийм зүйлийг тий анхаарах хэрэгтэй, ийм дүрм тогтооно гэдэг ч юм уу тиймэрхүү практик байдлаар эхлүүлж болно. Хэдүүлээ түрүү нэг ажил амьдралын тэнцвэр гэдэг дээр аягүй хэцүүлд орсон. Нөгөө Монголд тэнцвэрийг хангах аягүй төвхтэй биш тий. Одоо юу гэдэг чинь төвчрлээс болоод баг ажилдаа ирэх гэсээр итэл ядарч чинь тийм үү. Тэгвэл хэдүүл энэ тохиолдолд нөгөө хүний нөөцийн бодлогодоо бид нар яг тэр нийгмийн асуудлын эсрэг ямар бодлогыг авч хэрэгжүүлэх вэ гэдэг дээр бас одоо зөвшөлтөлд хүрэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зарим тохиолдолд бид нар уян хатан ажлын байрны системийг яагаад нэвтрүүлж болохгүй юм бэ те? Одоо жишээ нь Япон гэсэн баха те нөгөө 4 өдөртэй ажлын байрыг нэвтрүүлээд эхэлсэн. Энэ нь нэг талаараа ойлгож ийн удирдлагуудын хувьд бол ингээд айгүй том зардал ч юм уу те эсвэл гарах гэдэг магадaltaй. Гэхдээ түрүүн миний дурдсан энэ чинь өөр таны ажилтны сэтгэл ханамж нь нэмэгдээд байх юм бол цаанаа энэ хүн ажлаа илүү бүтээмжтэй хийн те. Дээрэс нь юу гэдгийг ирээдүйд энэ хүн одоо өвдөөд ажлаасаа чөлөө авах магадлал буурнаа гих мэтэр ингээд бодож үзэх хэрэгтэй гэж хэлсэн. За баярлалаа. Байгууллага талаас авах шийдэл арга хэмжээ хэллээ. За би үүсд сэтгэл зүйчээс за одоо харин ажилтны талаас одоо яг энэ хүү ажилтны сэтгэл зүгөө өөрийгөө те хэрхэн одоо бас шийдэл санал болгох вэ таны хувьд? Ажлын байрны сэтгэл зүй гэдээ ярихлаар одоо яг хувь хүн яаж хүлээж авдаг вэ гэхэлэр тэр захирлын ажил юм шиг эсвэл тэр яг байгууллагын ажил юм шиг хүлээж аваад байдаг. Тэгээ байгууллага энд нь ингээд анхаарал хандуулах хэвээр. Одоо нэгсэндээ нөгөө ээж аавынхаа ингээд амыг хараад суугаад байгаа хүмүүс ч болчихж байгаа байхгүй юу тий. Тэгэхээр ажилтан өөрөө сэтгэл зүйн эрүүл мэндэд бас ингээд анхаарах нь айгүй чухал байна. Ер нь бол яг хөө байгууллага дээр ингээд нэг удаа ч болтгой сэтгэл зүйчээс сургалт авсараа яадаг байвал хөө өөр өөрийгөө үнэлж сурдаг. Миний одоо нөхцөл байдал ямар байгаа юм бэ? Миний сэтгэл зүйн одоо тий нөхцөл байдлаас ямар байгаа юм бэ гэдэг ингээд эндээ үнэлэх юм боломжтой болж эхэлдэг. Тэгэхээр яг хөө байгууллагын талаас бол ингэж дэмжиж болж байгаа юм. Нөгөө талаасаа одоо зарим байгууллагууд бол юу ажиллана л да. Одоо эхний төлбөрийг нь байгууллагаас гаргаад тэрнээс цаашгаа явах үгүй гэвэл тухайн ажилтан өөрөө сонгодог ч юм уу ийм хувилбаруудыг бас авч जैन тий. Тэгээд мөн нөхцөл байдлын үнэлгээ болон сэтгэл санааны байдлын үнэлгээг ингээд хийлгэж өгч болж байгаа. Тэгэхээр ажилтан энэ дээр яаж анхаарах вэ гэхээр 2013 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сэтгэл гутралын жил болгож ирсэн. Тэгээ энд болохоор яаж ирсэн гэхээр нэг судалгаа гарсан байдаг. Энэ өөрөө одоо тий эдийн засгийн шин чанартай зүйл байна. Сэтгэл гутралыг болон сэтгцэн эрүүл мэндийн одоо тий сайжруулахын тулд зарцуулж байгаа $1 нь эргээд $4 болж ирж байна гэдэг юм маш том үзүүлэлттэй байгаа байхгүй юу. Тэгэхээр эндээс аваад үзэх юм бол та өөрөө сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарал хандуулснараа нэг одоо гар утас авах ч юм уу эсвэл тий магадгүй ямар хувцас гэдэг дуртай хувцас худалдаж авах байдаг юм уу одоо хүүхдээ хүссэн сургуульд нь явуулах байдаг юм уу тий энэ одоо бүтээмжийг бол одоо хангалттай хэмжээгээр хийнэ. Энэ одоо материалын хэрэгцээнүүдээ төр зур ингээ хойш нь тавиад сэтгэл зүйн эрүүл мэндэд бас өөрөө анхаарал хандуулаасаа. Тэгэд хүн өөрөө анхаарал хандуулаад яг ингээд тэрэнд зориулаад мөнгө төсөвлөөд сурцсан тохиолдолд одоо энийг яаж одоо тий өөрөөр зохицуулах вэ гэдэг бас ийм тал дээр бол толгойн ажиллаж эхлэв шүү дээ тий. Тэгэхээр энэ бол эргээд бас нийгмээсээ юу хүсэж байгаагаа мэддэг, илэрхийлдэг ийм боломжийг бас бий болгож эхэлж байгаа. Тэгэхээр би бол уриалж байгаа нь хүн болгон тий нэг удаачилтгой одоо тий сэтгэл зүйчээс зөвлөгөө аваад үзээсэй. Яг мэргэжлийн байгууллагт яг мэргэжлэрээ одоо олон жил ажилласан тий ийм хүмүүст бас хандаасай гэж хүсэж байна. За баярлалаа. За байгууллага талаас, хууль эрх зүйн талаас, за ялангуяа бас ажилтны талаас ярьлаа. За бэлгүүнээс хамгийн сүүл эцсийн асуулт. За залуу үеийн буюу одоо жинзэн үеийн маань 67% одоо ажлын байран дээр эзэлж эхэлж байна. Тэгэхээр ер нь юу гэдэг үеийн залуучуудтай хандаад за ерөнхий бас ажлын байран дээр энэ сэтгэл зүйтэй холбоотой нэг тодорхой өөрийн бас шийдлийг дэвшүүлвэл. Түрүүн хэлсэн манай үс сэтгэл зүйч маань хэлсэн те. Ерөөсөө л мэрэгжлийн зөв сонгох. Тэ одоо би жишээлбэл сэтгүүлчээр одоо их сурвалж сурж байгаа төгсчүүд гагнуурч гэдэг л стресстэй тэ мэдээж. Ерөөсөө л өөрийнхөө сонирхлын өөрөө сонирхолтой одоо мэрэгжлээ сонгоод ингээд сонирхлоороо одоо мөнгө төгрөгөө сонирхолтой байна гэдэг чинь өөрийнхөө санхүүг бол бүрэн даачиж байна гэсэн үг тэ. Тэгэхээр ерөөсөө өөрийнхөө сонирхлыг дагаад явах юм бол таны сэтгэл зүйн асуудал багч одоо бүр байхгүй болох ч юм уу те бүр хаппи болох ч юм уу те ийм одоо эрг үр дагавартай юм болов уу гэж бодож байна. Одоогийн нөхцөл тэгээд одоо юун дээр яг яаж шийдэл гаргах вэ гэхээр мэргэжил сургалт үндэсний одоо төвгөө байгаа шүү дээ те. Одоо 10 жилээс нь хойш яг чиглэлээр нэг одоо мэргэжлэр нь те ингээд
явуулаа явах юм бол явандаа сэтгэл зүйн асуудал угаасаа багасах байх гэж бодож байна. Одоо Японд гэх юм бол мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн хувьд өндөр түвшинтэй ихтэй сургуулийн түвшинд өргөцсөн болохоор яг чадварын дагуу ингээд яаж хөгжиж байгаа болов уу гэж нарийн машин хэрэглээр бэлтгэх юм. Тийм. Гол нь бас дуртай зүйлээ хийх. За дуртай мэрэгжлээрээ сурах, төгсөө тэргээр ажиллах гэдэг бас шийдэл байна тий. За баярлалаа та бүхэндээ. За өнөөдөр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань ажилтны сэтгэл зүй гэсэн сэдвийн хүрээнд ярилцлаа. За нэлээд олон бас асуудлуудыг за мөн бас оновчтой томоохон шийдлүүдийг бас бид бүхэн ярилцж чадсан бахаа гэж бодож байна. За ингээд нүүдэл шийдэл нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Эх 7 хоногийн дугаараар уулзлаа. Түр баяртай.